энэ хэсэгтээ өнөөдөр ээлжид зочинтой харилцаад бэлэн болсон байна. Тий, одоо бидний дунд тулгардаг эцэгчүүдийн дунд тулгардаг асуудал байдаг. Хүүхдээ ер нь ямар арга барилаар сургуул илүү үр дүнтэй сургуу хүүхд маань өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тэрхүү мэдлэгийг яаж авахт нь бид туслах вэ гэдэг талаар байнга ярилцж байдаг. За тэгвэл бид өнөөдөр танд бас нэгэн арга замыг зааж өгөх гэж байна. Энэ юу вэ гэхээр Q Education Group-ийн ерөнхий захирал үүсгэн байгуулагч Алтан Цорыг урьсан юм аамаа. Түүний хувьд хүүхдүүдийн хандлага их олон зүйлийг хийж хичээж аваа. Хүүхдүүдэд сургах арга барилд нь илүү их анхаарал хандуулж сургалтын үйл ажиллагаа, дуулангийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас бид өнөөдөр онцолж байгаа маа. Өглөө нэмээд сайхан амарсан. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Урилгуулаа асанд баярлалаа. За юун түрүүнд хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрэхээ зориулаад за олон улсын одоо франчайз буюу олон улсад дагаж мөрдөгдөж байгаа сургалтын хөтөлбөрийг Монголдо хэрэгжүүлж байгаад бид их баяртай байна. Талархаж хүлээж авч баярлалаа та бүхэнд. За энэ талаар та дэлгэрүүлэхгүй юу? За манай Q Education Group гэдэг компани маань ерөөхдөө сургуулийн өмнөх боловсрал, бага боловсрал руу чиглэсэн үйл ажиллагаануудыг хийдэг. Бид нар яг одоо өнөөдөр Монголын боловсролын салбарт академик боловсролыг илүүд одоо үздэг шүү дээ тий. Одоо яг л математик, англи хэлний хичээл, одоо монголын хичээл гэх мэтчлэн. Гэтэл яг хүүхдүүдэд маань өнөөдөр юу дутагдаад байгаа юм бэ гэхээр илүү одоо soft skill буюу уян чадварууд тий, хөрвөх чадварууд, эдгээр чадваруудыг одоо яг сургуульд заахгүй байгаа тэр чадварыг бид нар сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэг тэгээ хүүхэд хөгжүүлэх төвөөрөө дамжуулж олохыг хичээж явж байгаа. Тэгээд Q Kids цэцэрлэг гэдэг одоо цэцэрлэг маань 2-5 насны хүүхдийн цэцэрлэг байна. Q Institute маань 6-12 насны хүүхдийн одоо хүүхд хөгжлийн төв гэдэг. Тэгээ ер нь бол хүүхдийн яг хөгжил одоо ирээдүйн хүн болон төлөвшөх тэр процесс бол ерөөсөө л бага нас буюу 0-5 нас тэгээ 6-аас 12 наснд одоо бий болж идэг. Тэгэхээр бид нар тэр насанд нь зүгээр л нөгөө академик чадваруудыг л мэдээлтэй одоо сургаалахаас илүүтэйгээр бид нар хүүхдээ илүү бүтээл сэтгэлгээтэй альва зүйлд одоо шүүмжлэлтэйгээр ханддаг, асуудлыг шийдвэрлэх чадвартай, тэр тусмаа бас сэтгэл хөдлөлийн оюухан буюу нөгөө EQ чадвар өндөртэй байхад илүү одоо анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ төслүүдийг маань одоо хэрэгжүүлдэг. Тэрний нэг бол бид нар Nati Scientist гэдэг олон улсын 45 оронд 165 гаруй салбартай жилдээ бол 9 сая гаруй хүүхэд одоо энэ дээр ингээ хичээлж явдаг. Энэ хөтөлбөрийг бол Монголд яг оруулж ирээд үйл ажиллагаанд хэрэглээд одоо явж байна. Тэгээ хамгийн гол нь бид нар нөгөө STEM хөтөлбөр одоо science, шинжлэх ухаан гэх эрчимл нэг одоо нөгөө одоо бидний л 10 жилийн мэдлэгийн хувьд бол химийн хичээл, физикийн хичээл, биологийн хичээл гэдээ байдаг. Байгалийн шинжлэх ухааны хичээл нэг л уйтгартай тий одоо нөгөө цээжилдэг янз бүрийн одоо зүйлийг цээжилдэг ийм одоо арга барил дээр явдаг шүү дээ. Гэтэл энэ хөтөлбөрийн маань давуу тал юу юм бэ гэхээр ерөөсөө л практик тал дээр илүү яг одоо хүүхдийг тэр практик дээр суйрлаж л сургалтыг явуулдаг тэр систем байна. Тэр хүүхэд өөрөө өнөөдрийн яг бидний одоо яг энэ орчин үеийн хүүхдүүдийн хувьд бол илүү тийм зүгээр боловсрал гэдгийг хүлээж авахтаа илүү entertainment те одоо тийм сонирхолтой байдлаар хүлээж аваад сурчсан. Тэгэхээр хүүхдийн сонирхлыг өдөөж хүүхэд маань илүү хүсэл тэмүүлэлтэй цаашаа сурдаг. Тэгэхээр яг энэ чиглэлээр бид нар үйл ажиллагаагаа хийгээд Монголын яг одоо боловсролын салбарт бас нэг шинэ арга зүй гэдэг зүйлийг нэвтрүүлээд явж байгаа. Тухайн ер нь та яг энэ чиглэлээр ингээд ер нь үйл ажиллагааг анх ингээд бүр гараагаа эхэлж байхад яг одоо Монголын нөхцөл байдал дээр та ер нь юу юуг олж хараад ягаад ер нь энэ санааг хэрэгжүүлэе гэж ер нь бодож хэлсэн бэ? За ер нь бол мэдээж нөгөө боловсрол судлаач хүн болохоор байнгын л одоо шинэ арга зүй, шинэ технологи энэ бол эрэл хайвал хийгээл явж идэг. Тэр тусмаа яг би өөрөө бас 3 хүүхэдтэй. Тэгээд манай яг дунд охин айгүй сонирхолтой юм шинжлэх ухааны юмд айгүй сонирхдаг байсан байхгүй. Тэгэл гэртээ бүр ингээд нэг байрны өрөөгөө бүр тэр чигээр нь юм янз бүрийн одоо юу хийдэг юм болгоцсон. Тэгэл туршил хийдэг талбар болгоцсон. Тэгэл наалын өрөөнд орохоор баахан л юм их олж чутгаал ингээ хийгээл YouTube үзээлэдэг. Тэгээ би тэр сонирхлын дэмжээд яг энэ талын одоо дугуйлан тэ энэ талын одоо хөгжүүлэх үйл ажиллагаа юу байна гэж судлаад үзэхэд бол Монголд бас тэр чиглэлийн юмнууд айгүй ховор байсан. Тэр тусмаа яг одоо шинжлэх ухааны зүйлийг ингээд тэр хүүхдийн одоо тэр сэтгэхүй тэ сонирхож байгаа зүйлийг бид нар хамгийн сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгжээж хүүхд маань нөгөө өөрийгөө олох процесс бий болдог. Тэгэхээр тэрэн дээр туршиглээ судлаад ингээд үтсний үндсэн дээр ерөөхдөө яг олон улсад тэр тусмаа энэ франчайз маань маш одоо амжилттай олон улсад хэрэгжээд явж байгаа. Тэр талаас нь хараад
Тэгээ ганцхан ерөн түгээд одоо яг боловсролын чиглэлээр ажиллаад ирэхээр ганцхан өөрийнхөө хүүхд гэж бодгоо болчт юм билээ. Одоо яг хүүхдтэй л худалдаж авч өгөөл ингээл тоглуулаад хөгжүүлээл явчих нь бол хангалттай биш. Монголд ерөөсөө ийм талын байхгүй байна. Аль болох олон хүүхдэд хүрээсэй те. Тэр тусмаа яг одоо биднэрт бүтээгчид айгүй хэрэгтэй шүү дээ те. Инновац бүтээгчид үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх хүмүүс хэрэгтэй. Тэгэхээр энэ хүмүүс яаж бий болд юм бэ гэхээр бага наснаасаа өөрөө тэрийг үйлдвэрлэж чаддсан байна, бүтээж чаддсан байна гэдэг сэтлийг авах айгүй чухал байгаа даахгүй. Тэгэхээр тэр хичээлүүд маань өөрөө одоо хүүхдүүд маань савн хийж ийн жишээлх юм бол те одоо байны давс хийж ийн эрэгтэй хүүхдүүд маань одоо машин энтриг бол жижигхэн одоо картон цаас маас янз бүрийн юмар ингээл угсраа хийх жишээ нь. Тэгээ тэндээсээ хүүхдүүд ямар сэтэл авд юм бэхээр ерөөсөө би чадах юм байна. Би машин хийж чадчих штэ. Би одоо гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж 6 настайгаасаа би чадчих штэ гэдэг тэр мэдрэмжийг аваад эхлэхээр цаашаа илүү бүтээх хийх гэсэн тийм зорилго тэмүүлэлтэй болдог. Тэгэхээр энэ зүгээр л нэг одоо шинжилгээ ухааны хичээл гэж ерөөсөө ойлгох биш. Хүүхдийн маань ирээдүйд хэрэгтэй одоо хуу хүн болон төлөвшөх тэр чадваруудыг бас олгодгоо гэдэг талаас нь харж одоо хийж байгаа. Гахалтай. Тэгэхээр сурахад давхар суралцаад явах нь шүү дээ. Энэ чинь их энгийн аргаар хөгжилтэй байдлаар сурч болох юмаа гэдэг арга барилыг заагаад байд. Бид бол одоо хүүхдээ сурах гэж нэлээд асуудлуудыг давж шүү дээ. Тийм. Тэгэхээр хүүхэд болгоны нөгөө сэтгхүүн онцлог гэдэг өөр тийм ээ. Бид нэр яг л нэг юм хайрцаглагдсан тэр боловсролын одоо тогтолцоог хүүхэд болгохыг сур гээл ингээд орхичиж болохгүй, үүрэг гээд орхичиж болохгүй. Тэгэхээр хүүхэд болгоно өөрийн сонирхлоороо хүссэн тэмүүллээрээ сурж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр энийг хүчлгүйгээр сурах аргад одоо цаашдаас хэрэгжүүлэх ёстой юм аа л гэж үзээд байгаа. Тэгэхээр нөгөө хүчлээж хийсэн юм ер нь бол юм болдгоо штэ тий хүн дургууд хийсэн юм дургууд хүчгүй гэдэг шиг. Тэгэхээр хүүхэд өөрөө дуртай байж хүсчиж тэр илүү одоо сайн сурдаг. Тэрэндээ илүү амжилттай байдаг тий. Тэгэхээр нөгөө талаасаа бид нар бас яг энэ шинжилгээ ухааны хичээлийг сурснараа хүүхд маань нөгөө инновац сэтгэлгээ, бүтээлч сан чанар бүхэл талын одоо чадварууд дагаж хөгжих тийм боломж бололцоотой л гэж чадвар олж нээх юм. Бид нар одоо ингэж жишээлбэл манайх одоо 5 дахь анги. Тэгэнгүүт хүүхдийнхаа яг юунд дуртайг би одоо болтол олж мэдэж чадаагүй байгаа. Тэгэхээр яг энэ төрлийн хичээл сургалт дугуйланд суугаад илүү түүнийг олж мэдэх боломжтой. Мэдээж яг хүүхдийн маань сонирхол бол хүүхд бол бага наснда бүхий л одоо зүйлтэй бол нээлттэй байж идэг те. Одоо гаднаад хэл сурахад ч нээлттэй, шинэ юм суралцахад ч нээлттэй байж идэг. Энэ үед нь эцэгчүүдийн хувьд бол маш сайн тийм өөрийг нээх тал руугаа дуртай зүйлийг нь одоо олж өгөх, дэмжих, олон зүйлд одоо дэмжиж өгөх ёстой юм л да. Тэгэхээр тэр дугуйлан хүүхд хөгжүүлэх төв те одоо балет шатар юу гэдэг те янз бүрийн юмд ингээ явуулж үзээд хүүхд маань өөрөө хилдэг. Ээж би явмаар байна, явмааргүй байна, надад гоё байна, ийм байна гэд. Тэгэхээр яг энэ зүйл дээр үнэхээр дурлаад байгааг нь дэмжээл өгөхөд хүүхэд цаашаа тэрийг энэ миний зүйл байна. Манай одоо охтууд ч гэсэн одоо 14-тэй 10-тай тэгээд айгүй хөөрхөн гээд нөгөө өөрийнхөө ирээдүйн юмаа тодорхойлцсон би том болоо тийм болно би инженер болно би гоё бэкери хийдэг хүн болно гэдэргээл ингээд гэтээ тэр зүйл яг заавал одоо биелэгдэх албагүй бид нар заавал тэрийг хүчлэх албагүй гэхдээ хүүхдүүд маань тийм хүсэл мөрөөдөлтөө тэмүүлэлтэй сурах хүсэлтэй байна гэдэг өөрөө хамгийн том зүйл тэрний дараа эцэг эхчүүд маань тэр одоо том сургуульд оруулах те хичээлийн хийлгэх гэдэг асуудал дээр санаа зовхгүй байж болно. Яг тэгвэл тэр хүүхдүүд өөрсдөө хүсэл тэмүүлэлтэй учраас асуудалгүй сураа явчих байхгүй. Гэтэл хүчээр сургаал сурна гэдэг өөрөө амар хэцүү юм шиг санагдаад ачаалал юм шиг санагдаад явах тусмаа хүүхдүүдийн хувьд бол тэрнээс одоо залхаж цааргалж эхэлдэг л гэсэн. Одоо шинэ физик, хими маш олон онолууд байгаа шүү дээ. Энэ бүгдийг л бид одоо юу гэдэг яг энэ сургалтаараа дамжуулаад хүүхдүүд маань илүү практик дээр ойлгомжтой болоод ирнэ. Тэгэхээр тоонтохгүй бас танаа багш нар биднэрт бас туршилт хийж танилцуулна. Ямар туршилтуудыг танилцуулах вэ? Ер нь бол өнөөдөр бас олон хүнд маш гоё тийм одоо сонирхолтой гэдэг байдлаар бид нар бас нөгөө энэ өөрөө education буюу одоо боловсролыг entertainment-тэй хослуулж бас явдаг. Тэгэхээр боловсролд ангаараа байгаад entertainment-тэй хослолсноор нөгөө заах арга зүй илүү сонирхолтой болдог. Тэгэхээр бид нар илүү нөгөө шоу хэлбэр байдлаар одоо үзүүлэх болно. Тэгээд олон хүүхдүүд бас таалагдах байхаа гэж бодож байна.
За тэгэхээр хүүхдүүд маань тэрхүү туршилтыг хэрхэн ажиглахыг хүлээж байгаарай гэж хүсэж байна. Нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Альва сургалтын орчинд бол хэрэглэгдэхүүн их чухал шүү дээ. Одоо ном, хэвлэл гэдэг юм уу, тоглож байгаа зүйлсүүд үүн дээр та бүхэн их анхаардаг баха. Зөв. Манай ерөнхийдөө Q Education Group-ийн маань хувьд би түрүүн хэлсэнчлэн бас одоо бид нар зөвхөн STEM хичээлээс гадна бол бид нар EQ Kids гэдэг бас төслийг одоо хэрэгжүүлдэг. Энэ нь бол хүүхдийн сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадварыг хөгжүүлэх. Тэгэхээр хүүхэд өөрөө багасаа өөрийгөө мэдэрчтэй миний сэтгэл хөдлөл гэж юу юм бэ? Би уурлахаараа яадаг юм бэ? Баярлахаараа яадаг юм бэ гэдэг айцаа даван тулах гэх мэтчлээ одоо сэтгэл хөдлөлийн энэ мэдрэмжүүдийг ойлгож мэдснээрээ хүүхэд илүү одоо өөрийгөө барьж удирдах те ирээдүйн нөгөө хувь хүн болон төлөвшөхөд айгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар бас яг энэ тал дээр түрүүн би хэлсэн Монголын яг боловсролын салбарт дутагдаад байгаа нийгэмшгүй буюу сэтгэл хөдлөлийн боловсрал нөгөө талаас одоо инновац үйлдвэрлэлийг бий болгох STEM хөтөлбөрийн боловсрал мөн одоо англи хэлний боловсрал гэх мэтчлэн эдгээр зүйлийг илүүтэйгээр хүүхдэд суулгаж өгснөөрөө бага наснаасаа хүүхдүүд маань ирээдүйн одоо тэр манлайлагч болоод Монгол орны хөгжүүлэх хүмүүсийг л бий болох гэж зорж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хийж байгаа зүйл маань яг одоо боловсролын салбарт тийм шин тийм ээ заах арга зүйг нэвтрүүлж багш нар ч гэсэн энэ арга зүйг одоо авч суралцаасаа хамт одоо энийг хэрэгжүүлээсэ гэж бодож явдаг та. Одоо эцэгчүүд маань их сонирхож байгаа гэж бодож чинь та хэлэхгүй насны үед ямар байх ёстой юм бол бүртгэл яаж авагддаг юм бол. За ерөнхийдөө манайх бол 3-аас 16 насны хүүхдүүд бол хичээлэх боломжтой байдаг. Тэгээд бүртгэлийн хувьд бол бид манайх ерөнхийдөө 4 салбартай. Тэр салбаруудаараа бол ингээ бүртгэлүүд ерөн байнгын хийгдээд явж идэг. Ганцхан science гэлгүй science EQ тэ англи хэл гэдэг ингээ хослуулаад бас 1 жилийн тийм цогц хөтөлбөрт бас хамрагдаж болдог байгаа. Тэр маань нэгсэндээ хүүхдүүд маань 10 жилийнхээ одоо ерөнхий боловсролын сургуульдаас сурж ирээд хичээлийн дараа тэрэндээ сураа явчихна л гэсэн. Тэгэхээр нөгөө ерөнхий боловсролын сургуульд хийгдэггүй байгаа зүйл маань тэндээ очиод илүү хөгжих боломжтойгоор бас зохицуулагдаж өгсөн байгаа. За их баярлалаа. За ярилцахад үнэхээр таатай байлаа. Та бүхний ажил өшөө өргөн дэлгэрэж өшөө олон хүүхдүүдэд хүрээсэй гэж хүсэж байна. Их баярлалаа. За баярлалаа. За бид та бүхнийг Q Education Group-ийн ерөнхий захирал өсгөн байгуулагч Алтан Сартай уулзлаа.